Гендер суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян 2025 он технологи ашиглан үйлдэгдэж буй гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэд нэгдцгээе уриатаагаар явагдаж байна. Интернет бидэнд холбогдох, суралцах, хөгжих боломж өгсөн боловч дэлхийд даяар охид эмэгтэйчүүдийн 16-аас 58% нь цахим орчим хүчирхийлэлд өртдөг байна. Цахим хүчирхийлэл нь цахим орчинд хүнийг доромжлох, айлгах, занал хийлэх, гутаах, хянах зорилготой санаатай үйлдэл юм а. Цахим хүчирхийллийн түгээмэл хэлбэрүүд нь зохион байгуулалттай сошиал дайралт, зураг видео ашигласан дарамт, кибер дарамт, мөрдөн мөшгөлт, хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх, хуурамч дүрслэл, цахим орчин дахь доромжлол, үзэн ядалт байдаг. Цахим хүчирхийлэл нь эмэгтэйчүүд охид руу илүү чиглэдэг. Ялангуяа охид, улс төрч эмэгтэйчүүд, нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчид, олон нийтэд ил эмэгтэйчүүд илүү өртдөг байна. Цахим хүчирхийлэл нь сэтгэл зүйн хямрал, айдас, өөрийгөө буруутгах, боловсрал, карьер дасгалтах, өөрийгөө цензурдах зэрэг аюул дагуулдаг. Цахим хүчирхийллийн эсрэг та юу хийж чадах вэ? Доромжилсон коммент дэмжихгүй, худал мэдээлэл шеэр хийхгүй, хохирогчийг буруутгахгүй байх, аюулгүй цахим орчныг дэмжих. Технологи ашиглан үйлдэгдэж буй гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэд нэгдцгээе. Сэлэнг аймаг дахь Гайлын газар.